Оюунлаг бүрэн дунд сургууль. Хүн гэдэг амьтан давтагдашгүй амьтан. Хичнээн шахтуу, хичнээн нэг эцгийн хүүхэд байлаа гэсэн давтагд. Түр одоохондоо хүнийг хойлж амжаагүй. Хойлж амжаагүй цагт бол хүн болгон өөр. Хүн болгон өөр байгаа бол тэр хүнд бусдын чадахгүй юм заавал байна. Энэ бол заавал байгаа. Яг л ерөөсөн орчин дээр ганцхан юм чинь. Өөр юм чинь. Тийм учраас тэр ганцхан юмаа олох асуудал хүний асуудал байгаа юм. Эйнштейн тэр ганц юмыг олсон, Чайковский тэр ганц юмыг олсон байна. Тийм учраас төрөлхийн чадамж гэдэг бол хүн бүрт бий. Тэр чадамжийг цааш нь яаж хэрхэн авч явах вэ гэдэг л асуудал хамгийн чухал асуудал. Сургалтын асуудал бол юм зааж сургаж чэйжлүүлэх биш. Юм олж аваад түүнийг боловсруулдаг хүнийг сурах хэрэгтэй болж байна. Боловсруулж чадах хүнийг сурах хэрэгтэй болж байна. Тийм учраас бүр Кисондон одоо болсон гэдгийг анхаарах хэрэгтэй. Энийг манай одоо шинжлэх ухаан боловсруулалтын их сайн мэдэрч байгаа байх гэж би бол найдаж байна. Ер нь эцэг их хүүхдээ эмч болгоно. Дуучин болгоно. Инженер болгоно гэж нэг боддог. Хүүхэд багасаа сансрын нисгч болно. Багш болно гэж боддог. Энэ хоёр хоёулаа маш сайхан боловч яг онсон зүйл бас биш. Амжигон зүйл бол биш. Тэдний өөрт юу байгаагаа мэдэхгүй зүгээр сонирхож байгаа хэрэг. Сонирхлын зүйл. Эмчил юм сайхан. Дуучин гоё юм гэж. Тэгэхээр одоо нэгэнт технологийн зуунд ингээд ороод ирсэн. Шинжлэх ухаан өөрөө идеалист одоо философи, материалист философи хоёр салангад байсан бол одоо нэгдээд дундын философи болсон. Өөрөөр хэлбэл нэг нь бол сүнс байдаг гэж зүтгэдэг, нөгөөх нь огт сүнс байх ёсгүй гэж зүтгэдэг философи байхгүй юу? Одоо бол байж болох юм байна. Байхгүй ч байж болох юм байна гэдэг байхгүй юу? Одоогийн ийм нөхцөлд хүнийг тусгайлан судалдаг техник, технологи, мэрэгчлэтнүүдийн тусах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ манай хүүхдийн тархины чадамж ямар байна? Манай хүүхдийн ирээдүйн булчингийн одоо хэрэг бүх болгох гэж байгаа булчингийн өсөлт яаж явах нь? Энийг шинжлэх ухаан хамжих хэрэгтэй. Тэгээс зүгээр жоох махлаг хөвгөл зэрэг л бүх болгоно гэж боддог.